За хэд хэдэн сайд нар шалгаж байгаа зүйл байхгүй. Нэг сайд албан ёсоор ялагдагчаар татагдсан. Тэр даруйдаа бас өөрийн хүсэлтээр засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх, улсын хурлын гишүүнээс чөлөөлөгдөх одоо өргөдлөө бол өгсөн байгааг та бүхэн мэдэж байна. 3 сарын 15-нд хаврын чуулган, ээлж чуулган эхэлнэ. Тэгээ энэ үеэр бол энэ засгийн газрын гишүүнээс чөлөөлөх, улсын хурлын гишүүнээс чөлөөлөх асуудал бол хөндөгдөж яригдана. 2019 онд батлагдсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засгийн газрын гишүүнийг чөлөөлөх томилгодоо ерөнхий сайд улсын хурл ерөнхийлөгчөд танилцуулсан үндсэн дээр хийдэг ийм процесстэй болсон. Тэгэхээр энэ өргөдлөө өгсөн сайдын асуудал бол улсын хурлын чуулган эхлэхээр танилцуулах бичиг очсон байж гин албан ёсоор танилцуулах хийгдээд чөлөөлөгдөнө. Тэгээд дараачийн сайдын асуудал бол тухайн цаг үед нь хөндөгдөнө гэдгийг бас та бүхэндээ хэлмээр байна. За улс төрийн намын тухайд бол дүрмийнхаа дагуу одоо намын гишүүн нь хариуц ялагдагчаар татагдсан тохиолдолд 1 сарын дотор гишүүнээс төтгөлзөх өргөдлөө өгөх дүрмийн заалттай байгаа. 1 сарын дотор өргөдлөө өгөөгүй тохиолдолд намын хяналтын ерөнхий хороо хуралдаж төтгөлзүүлэх шийдвэр гаргах нь дүрмээр заагдсан байгаа. Тэгэхээр тэр зохицуулалтаар хийгдээд явна гэдгийг бас хэлье.